За тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулаад улсын их хурлын гишүүн Батбол барилга байгуулалтын сайдаар ажиллаж байсан Зогтбаатар нар офшор дансанд холбогдсон асуудлаараа өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тэд энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрм журмыг зөрчсөн эсгээс шалгуулна гэдгээ энэ үеэр мэдээлсэн юм а. Одоо сүүлийн үед өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад Батбол гэж хүнтэй Зогтбаатар гэж хүнтэй холбогдсон мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийнхөө зүгээс бас тайлбар хийх зүйтэй гэж ингэж ярилцаад магадгүй бидэнд бас цаг хугацаа авч юм материал баримтаа нэлээд нухацтай үзэх шаардлага байсан байхыг үүсэхгүй. Нөгөө талаас цаг хугацааны хувьд олон жилийн өмнө үйл ажиллагааны одоо болсон зүйлийг ярьж байгаа учраас зарим зүйлүүдийн нэгтлэх, санах ийм шаардлагууд байхыг үүсэхгүй гэж ингэж бодож ирсэн хэдий ч гэсэн ямар ч байсан бид нэр одоо та бүхтэйгээ уулзаж тайлбар хийх ёстой гэж ингэж шийдсэн. Өчигдөр телевизээс над руу ярьсан. Тэгээд одоо нэг ийм мэдээлэл байна гэж. Би нэг спортын бас нэг арга хэмжээнд сонслохоор шуугаантай нэг сайн сонсогдохгүй байсан. Гэхдээ бол би ерөнхийдөө ойлгосон л да нэг ийм мэдээлэл байна. 2003 онд таны гадаад хэргийн дэд сайд хийж байхад Батбол майнинг компанитай холбоотой хувьцааны асуудал таны нэр дээр одоо авсан ийм одоо мэдээлэл байна. За мөн одоо 2005 онд түүнийгээ зарсан мэдээлэл байна гэж тэгж ярьсан. Тэгээ би ерөнхийдөө тийм одоо зүйл байсан. Хувьцаатай холбоотой асуудал байсан гэдгийг хэлсэн. Ер нь энэ маань сайн санахгүй ч талаасаа нөгөө талаас энэ одоо ярих асуудал юм уу гэсэн агуулгаар би бас тухайн телевизийнхаа сэтгүүлчтэй ярьж ирсэн. Тэгээд та тодруулга хийх шаардлагатай гэж үзвэл манай телевиз дээр тодруулга хийх боломж байгаа гэж одоо бас хэлжсэн. Тийм учраас хэвлэлийнхаа нөхцөлд бүгдэнд нь байлгаад эндээс Монгол HD телевизийн нөхцөлд маань ирсэн болов гэж ингэж найдаж байна. Тэгээд ямар тааш байсан тодруулга хийх зүйтэй юм байна гэж ингэж шийдсэн юм аа. За тэгээ би яг олон юм нуршилгуугаар эхлээд тодорхой юугаа ярий. Асуудал энэ яг энэ тодорхой асуудлаар Зогтбаатар одоо нөхөр маань дараа мэдээлэл өгнө. За Монгол улсад мөрдөж байгаа хуулийн дагуу бол одоо улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч байж болно. Хувьцаа худалдаж авч хөрөнгө оруулах ийм эрх нээлттэй. Зөвхөн бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох, хүсэх болон одоо тууцаар дамжуулж оролцох энэ ажиллагаа юу бол хаалттай байдаг. Тэгэхээр бид бол оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн ийм одоо бизнесийн ажил гэж бодож байгаа. Офшор компанитай холбоотой асуудал гэж тавигдж байгаа. Гэхдээ энэ маань бидний зүгээс бас тодорхой тайлбарууд хийгдэх ёстой гэж бодож байна. Хөрөнгө оруулалт хийсэн компани маань ямар компани байсан юм бэ гэж. Энэ бол хөрөнгө оруулалт хийсэн Батбол майнинг гэж компани энэ гэрчлэгийг нь бид нар бас авлаа. Монгол улсад бүртгэлтэй ийм гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчлэгээ нэг байж байгаа. Дараа нь сэтгүүлчд маань харбах. За энэний толгой компани бол British Virgin Islands гэж энтхийн одоо хөрөнгө оруулалттай компани байна гэж. Тэгэхээр бидний хөрөнгө оруулж байгаа үйл компани маань бол Монгол улсад бүртгэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж ирсэн ийм компани байна. Монгол улстай. Аль нэгэн одоо гадны тал биш. За хоёрдугаарх нь энэ компанид бид нар орохдоо ямар нэгэн байдлаар ил талд нууцаар ороогүй. Түрүүн хуулийн дагуу улс төрчин болвол хувьцаа эзэмших болно гэж төрийн албан хаагч дээ. Тэм учраас энд ямар нэгэн нуух хаах асуудал байхгүй учраас бид нар нэрээр ямар нэгэн офшор компаниар дамжуулахгүйгээр нэрээр орсон.
Тэгээ нэрээр ороод бүртгүүлснийг нь бол та одоо Монгол ээжтэйгээр хэлсэн. Энд ямар хэмжээний хувь эзэмшиж байсан гэдэг мэдээлэл одоо жишээлбэл бид гаргаж та бүхэнд хэлж байна. Энэ компанид Батум майнинг компанид 11.9% хувийг нь Батуулд гэж хүн боддож авч орсон байна. 2003 онд. Энэ бол нэрээрээ нээлттэй Монгол улсд үйлчилж байгаа хуулийн дагуу. За хоёрдугаар асуудал бол энэ хувийг авахдаа гаднаас ямар нэгэн одоо их усрын ойлгомжгүй мөнгө оруулсан уу? Ингэж худалдаж авсан уу гэдэг. Тэгэхээр ямар хэмжээний мөнгөөр авсан бэ гэж энэ хувийг. Энэ нь бас одоо бүртгэл дээр байж байгаа. Тухайлбал Батбол гэж хүний хувьд 18,771 долларын одоо доллартай тэнцэх хувьцаа хувийг авсан. 18,771 доллар. Энэтэй тэнцэх тухайн үеийн ханшаар 21 сая. Энэ мөнгө нь хаанаас гарсан мөнгө юм бэ гэх юм бол энэ мөнгө Батбол гэдэг хүний хувийн данснаас буюу тэр үед одоо үйлчлэгээ авч ирсэн банкнаас, Монгол улсын банкнаас гүйлгээгээр гарсан. 2004 оны 1 сарын 5-ны өдөр Капитрон банкнаас яг дансны гүйлгээгээр 18,771 доллар хувьцааны энэ одоо хөв хөдөлж авах үнгээд ингээ банкныхаа бичлэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ бол ил тодор хуулийн дагуу ойлгомжтой бодлож авч дараа нь 2005 онд энэ үйл ажиллагаа компани үйл ажиллагаа бидэнд ойлгомжгүй бас одоо ч гэсэн ер нь тэр үед ч гэсэн энэ одоо уул уурхайн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани үйл ажиллагаа нь ирээдүйн маш тодорхой бус ийм байсан учраас бид хувьцаагаа 2005 онд миний хувьд бол өртгөөр нь зараад ингээд одоо энэ компаниас 2005 онд гарсан байгаа. Тэр баримт нь байж байгаа. А 3 дугаарт энэ асуудал маань бүртгэлд одоо хийгдсэн үү гэж. Тэгэхээр тэр үед 1-р загдаа гарсан 2005 он, 2-дугаарт хөрөнгө орлогын мэдүүлэгдээ тусгасан уу гэдэг асуудал. Энэ дээр хөрөнгө орлогын мэдүүлгэндээ тусгах тийм хууль маань 2007 оноос одоо бүрдэж ирсэн учраас тийм шаардлага байгаагүй. 2007 онд бүртгэл хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгэндээ би бүх одоо эзэмшиж ирсэн 1992 оноос компани байгуулад Алтай холдинг компани, Алтай трейдинг компани энийг байгуулж ирсэн үйл ажиллагаа маань бүгд ойлгомжтой ил тодор Монгол улсын шилдэг татвар төлөгч компаниудын нэгд бол байнга багтаж явж ирсэн. Энэ компани хүрээнд энэ групп компани хүрээнд явж ирсэн байна. Энэ бүх зүйл маань хөрөнгө орлогын мэдүүлгэндээ байнга доктортой тусгаж ирсэн. Хууль мөрдөгдөж ирсэн цагаас хойш. Тэгэхээр эндээс үзээд ямар юу хэлэх гэж юм хэрэг хувьцаа худалдаж аваад хувьцаагаа зараад одоо номоор нэх усүрээ гаргаад явсан ингээл бизнесийн үйл ажиллагаа. Монголчууд одоо улс төрчид төрийн аль байх шиг бизнесмэнүүд хувьцаа худалдаж аваад магадгүй хөрөнгөний бирж дээр авдаг. Магадгүй Монгол бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалтын компани хувьцаа авдаг. Магадгүй одоо бусад Монголын хөрөнгөний бирж дээр авдаг. Яг ийм хувьцааны худалдаж авах харилцаалах үйл явдал. Тэрээс офшор компанид одоо өөрөө байгуулад тэнд данс одоо эзэмшээд байгаа асуудал байхгүй. Офшор компани данс бидний нэрэн дээр Цогтбаатар нөхрийн маань нэрэн дээр байхгүй гэдгийг аль биесээр хэлье. Тэгээ энийг аль биесээр хэлхийн зэрэгцээ бас бид нар та нартай тайлбарлахын зэрэгцээ энэ асуудлаараа хуулийн хяналтын байгууллагад бид нар өөрсдөө хандна. Хуульчтай аваад энэ одоо асуудлаар Батболд Цогтбаатар нарын хүмүүс хууль зөрчсөн байна уугүй юу? Офшор данс эзэмшиж байна уугүй юу? Гаргаж хийсэн одоо гүйлгээ нь хууль бус их усэр байна уугүй юу? Энэ бүгдээ бол хууль намын дагуу танилцуулаад одоо үсэлтэд гаргаад тавина гэж бодож байна. Энэ бүх зүйлийг та бүхэндээ урьдчилаад хэлж ийн гэсэн үг.
нэр одоо та бүгд өөрсдөө урчин ингээд нийлээ шүү дээ. Надад л офшор данс байхгүй. Би тэрийг хариуцлагатайгаар хэлжээ. Энэ одоо гадаадын хөрөнгө оруулалттай компани тухайн үед Австралийн хөрөнгө оруулагчд байсан. Би Австралид өсч ирсэн миний сайн найзууд Монголд бизнес хий гэд ирсэн байсан. Тэгээ хамт хөрөнгө оруулах уу гэдэг асуудал ярьж ирсэн. Энэ бол бид нар тэр офшорыг байгуулад ингэсэн юм биш. Угаасаа Монголд байгаа компаниудын за та нар одоо гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаас очиод асуугаарай. Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани 10-аас доошгүй хувь нь угаасаа офшор компаниудаас орж ирдэг. Тэр нь өөрөөр хэлбэл офшор данс байгаа хүн тэнд мөнгөө нуугаад заорч исэн бол өөр хэрэг. Энэ чинь зүгээр гадны хөрөнгө оруулалтыг нааша татхад гадаадынхын эхлээд тэр офшортой хийгээд дараа нь Монголын хөрөнгө оруулалтыг дэмжиж явж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ Монголд үйл ажиллагаа явуулдаг Монгол компани Бато Майнинг гэдэг компанид биднийг үрээд одоо Бато яг л тэр үедээс бүх компаниуд та нар хараарай. Дандаа гадаад нэртэй Rio Tinto, BHP, Ivanhoe эднэр гэл тэгсэн тэр гадныхан үгүй юу яа Монгол нэртэй компани илүү гадны хөрөнгө оруулалтыг та нар татах юм шүү дээ. 2003 он шүү дээ. Ямар ч гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдгүү байсан үе. Та нар өөрсдөө эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараарай. Тэгэхэд энэ гадны хөрөнгө оруулалтыг Монгол руу татъя. Монгол хөрөнгө оруулагчид нь өөрсдөө итгээд оруулсан байвал гадныхыг сонирхох юм байна л гэдгээр орсон. Тэр офшор компани энэ бид нар тэрэнд нь үнэхээр ямар ч оролцоо байгаагүй. Тэр компани тийм л одоо та нар оюу толгой гэдэг компани чинь Монголын оюу толгой компани Люксембург гүлүүл Нидерландд бүртгэлтэй офшорд бүртгэлтэй компани байдаг шүү дээ. Тэр нь өөрөө ямар ч тэр хууль зөрчиж байгаа юм бол үнэхээр байхгүй гоо. Тэгэхээр бид нар зүгээр л тийм юунд хөрөнгө оруулалт хийгээд миний зүгээс хөрөнгө оруулалт хийхэд 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд би 2005 оны сүүлээр гараад явсан. Хуульчилж бүртгэгдсэн нь 2006 оны 2 сар байлаа. Нөгөө зул сар мараа тэмдэглэж явсаар байгаа тэр нь бүртгэгдсэн тийм юм байгаа биз? Тэгэхээр тийм л өөрөөр хэлбэл 2005 онд гараа явцсан. Харин хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ яг сая Батул цайд бас хэлж байна. Яагаад мэдүүлэг өгөө гэж асууж магадгүй. Хөрөнгө оруулалтын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон тийм үү? Тэгэхэд тэр үед энэ хувьцаа мэдүүлэг гэж байхгүй юм чинь бид нар мэдүүлээг. Харин би бол бас хариуцлагатайгаар хэлж болж байна. Өөрийнхөө хөрөнгө оруулалтын мэдүүлэг та нарт бүгдээрэнд нь ил байгаа юм. Надад байгаа хувьцаануудыг би ёстой нэгэнгүү энэ дээр хариуцлагатайгаар оруулж өгдөг. Одоо энэ дээр би нэг жишээ татъя. Би Петроматод гэж компани хувьцаа эзэмшдэг. Тэрийн жижигхэн хувьцаа гэхдээ би бол тэрийг ингээ аваад одоо яг үнэн онцон болохоор буцаага зарж чадахгүй л юм байдал. Энийг би энэ дээр 2008 онд мэдүүлээд 2012 онд мэдүүлээд явж байгаа. Тэгээд та нар боддоо энэ Петроматод гэж компани жишээлбэл Лондонд хувьцаагаа гаргаж байгаа, бирж дээр хувьцаагаа зарж байгаа компани. Энэний толгой компани нь Cayman Арал буюу тэр офшорчин байд. Би тэрийг байгуулаагүй. Би тэрэнд ямар ч оролцоогүй. Зүгээр л хувьцаагаа гаргасан компани Монголынхаа хөрөнгө оруулалт бүхий Монголдо ажиллагаа хийж байгаа компани хувьцааг сонирхол аваад байж. Ийм л юм ба. Өөр ямар ч тийм одоо зөв бос юм уу буруу юм ерөөсөө хий. Тийм л асуудал байна. Тэгэхээр ахаад тавчгаа хэлэхэд офшор данс байхгүй. Тэр нь тайван байж болно. Бид нар хөрөнгө оруулалт 11 саяар би жишээлбэл хийж үзсэн. Тэнд зөндөө гадны хүмүүс хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэл тэндээсээ дараа нь 2005 онд би гарсан. Энэ нь бүгд баримттай байж байгаа. Энэ компани жишээлбэл одоо хүмүүс ингэж бодоод байх шиг офшор гэхэлэр ингээл амар нууц хүнээс нуугдаад үгүй шүү дээ. Монголын төрийн бүртгэл дээр эн чинь офшор толгой компанитай компани шүү гэд Монголын төр өөрөө бүртгээд авцсан. Одоо энэ мөнгөний шилжүүлэг нь хийхдээ хөрөнгө оруулалтанд зориулаад хийж яана гэд нэрээрээ тавиад явуулц. Хинч тэрийг нуугаагүй. Яг л хууль бас буруу юм хийгээгүй. Тийм л юм байна. Тэгээ Монголынхаа компанид хийсэн юм. Тэр бас байна л да. Тэр дундаа улсын хурлын гишүүн тийм Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөг хийж байхдаа энд байгаа юм. Тэгээд энэ дээр яг тийм тас байна. Сайн баярлалаа.
яг одоо офшор данс гэхэлэр яг ямар данс хэлээд байгаа юм. Би бол ер нь гадаадын оронд данстай үнийг офшор данстай гэж хэлээд байгаа юм гэж бодож байгаа шүү. Надад офшор данс байгаагүй бол байгаа тийм. 3-4 данс бол байгаа. Тэгвэл тэр нь дандаа Японы оронд одоо 25 жилийн өмнө нээсэн Японы банкуд дээр тухайд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс. Тэгэд өөрөө бас тэнд амьдарч ирсэн учраас 4-5 данс нээсэн. Тэгээд тэр чигээрээ байгаа хаалгаагүй байгаа. Харамсалтай нь тэр мөнгө бол байхгүй хоосон байгаа. Одоо яриад байгаа тэр арлуудын оронд байгаа тэр офшор данс гэдэг нь надад байхгүй. Би очиж үзээчгүй нийлгүүлээгүй. Тэгээ өнөөдөр тийм байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр чи одоо намайг баган сэтгэж туцтаа та офшор данс хэдэн дөрөв байгаа гэдээ асуугаад би одоо миний хэлэхэд ойлгохгүй юм дээ. Гинт өнөөдөр л тийм мэдээлэл надад ирсэн байна. Би очиж үзээгүй орно. Мэдгчгүй дуулаач орно баг үдээс юм тийм. Зөвхөн Японд л одоо данстай юм байна шүү дээ. Тэглүү хаад Японд чи та хүн мэдж байгаа тэнд би ч ямар төрөөс төрсөн тэр момтон биш. Ард үний өмнө тендер нэг тендерч оролцож үзээгүй. Тэгээ төрийн мөнгө идэвхшил эрдээсээ улсын хурлын зүгээр сул гишүүн байж байгаа л 4 жил байсан тийм. Одоо иргэхээс зөвлөх байсан тийм. Ийм л хүн дээ. Яг тухайд барилдаж байхдаа яах чаргагүй бүх хүн заавал банкар одоо мөнгө авдаг байсан тийм. Тухайд 25 жилийн өмнө 3-4 дансууд нийлгэсэн үнэн. Гадаадын оронд бол мэдээж тэр татвар нуугаад ч юм уу ямар нэгэн тийм зорилгоор ч юм уу тийм одоо данс бол нээсэн юм бол байхгүй надад бол. Та хэдэн компанид хүрцээ юм шүү дээ. Гэхдээ гадаадын оронд бол цөөхөн ганц хоёр Япон компанитай хамтардаг. Монголд бол нэг 20 гаруй 30 орчим компани бол байдаг. Тэр нь бол нэг үйл ажиллагаа нэг айхтар явуулсан компани бол байхгүй. Дандаа одоо ерөнхийдөө цөөхөн хэдэн компаниуд үйл ажиллагааг батаа явуулж байгаа тийм. Улсын мэдээлэлээр тэр дансыг одоо жишээ тавьчихжсэн үү? Улс төрийн албан тушаалтай байхдаа дансыг ер нь ашиглах боломжгүй л дээ. Ер нь бол зодгоо тайлал зеро мөнгөний үлдэгдэл 0 өнөө нэг хэдэн мянган йенд одоо Монгол мөнгөөр 20-30 мянгаар үлдсэн байна мэдгүй. Тэгээд ер нь таг мартцсан шүү дээ. Яг үндэ бол карт нь хаана байгаа юм ч бүүмэд. Тэг яг хоосон дансын чинь хүн тэгээд тэнд амьдрахгүй энд амьдарч байгаа юм чинь тий. Хөрөнгө оруулалтын мэдээлэлтэй мэдүүлжсэн үү? Хөрөнгө оруулалтын мэдээлэл дээр угаасаа гадаад мөнгөтэй ямар ч мөнгө байхгүй зэрэг хэлж илээсэн тий. Ямар ч мөнгө байхгүй. Тэгээд тухайд тэргээ мэдүүлж исэн. Ямар нэгэн данс бол яг мэдээж нээлтсэн. Тэр нь цаанаасаа хаач тийм хаагаагүй байх мэдээж байгаа л бохтой. Харин тэр нөгөө яриад байгаа тэр гадаадын оронд тэр сая тэр хил мэдээлэлээр гараад байгаа тийм данс тэр оронд нь очиж үзээчгүй байх ч гэх тийм. Мэдээж энэ бол нэг бол нэр андуурсан байж болно, нэг бол одоо хэрэгээр бодлохоор одоо заавал одоо нэг хүн арчилснаа бас наах хэрэгтэй байсан юм уу? Ямар нэгэн сонгуулийн өмнө ийм бодлого явагдсан юм уу? Би бол энийг бол одоо мэдэхгүй байна те. Харамсалтай тийм. Улсын хурлын нийт дэвшгээ энэ бол улсын хурлын нийт дэвшнэ гэдэг бол аль бие усаар арчилсан намдад мэдэгдсэн байгаа. Арчилсан намын үндсэн зөвлөлт хороо арчилсан намаас одоо гүйцэтгэх хорооноос шийдвэр бол аль бие усаар гарна тийм. Тэгээ дандаа Монголд үйл ажиллагаа болдог. Тэгэл эмнэлэг тий. Тэгэл одоо сургууль. Японд бол эдээсээ тэр данс чинь тийм юуны данс биш шүү дээ. Компани данс биш шүү дээ. Зөвхөн цалингаа тухайн үед барилдаж байхдаа цалингаа авч ирсэн. Тухайн үед өөрөө бас нөгөө даатгуултай байсан. Тэгээд эрүүл мэндийн даатгалын тийм тухайн үеийн шаардлагаар данс нээсэн. Японы данс шүү дээ. Тийм байгаа. Өөр одоо тийм юм харддаг байхгүй шүү.